За сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзж байгаадаа таатай. Өнөөдөр та бүхэндээ Германд амьдрахын давуу болон эсвэл талын талаар өөрийнхөө зүгээс багж болоо яаж үгүй гэж бодлоо. Өнөөдөр гадаа бүр айгүй халуун 34 градус хүрнэ гэсэн. Би бүр гэрээсээ бараг 5 минутын зайтай байдаг парклог гэж сая хамаг хөлс гоочлоо. За тэгээд хамгийн түрүүнд гэх юм бол ингээд би ингээд Монголоос агуулдаг Герман руу ирэхдээ Улаанбаатар Франкфурт гэсэн шууд нислэг суугаад иржсэн аахгүй. 8-9 цаг яваад иржсэн. Тэгээд тэр нь онгоцон суужсэн чинь миний хажуу хайранд болохоор Чех улсад ажиллах гад явж байгаа. Ингээд ажиллаж амьдардаг ч юм уу гэж зөндөө хүмүүс байсан аахгүй. Европын орнуудын бус орнуудын. Тэгээд би гахаад ягаад тэр улс руугаа онгоцон суугаагүй болоо гэсэн чинь тэр улсын шууд Улаанбаатараас бол нислэг байхгүй. Тэгээд бүгдээ дандаа ингээд Германы Франкфурт нисээ. Тэгээд тэнцэнээсээ өмнөө машин гэдэг онгоц юу байдгийг тэрүүгээр дамжаад явдаг юм байлаа. Тэр бол айгүй давуу тал санагдсан. Тэгээд дараа гэх юм бол яг одоо ингээд ер нь бичлэгээ тусгаалan хийж байгаа шиг ингээд Германд хаасаагүй юм цэцэрлэгт хүрээлэн парк байдаг байхгүй. Тэгээд хүмүүс ингээд чөлөө цагаа өнгөрөхч болох тийм хүмүүс ингээд одоо гадаад улаан бүгдээ ингээд пикник хийгээд зүлгэн дээр суудаг оюутнууд ч гэсэндээ оюутныхаа хотгонт ингээд дандаа зүлгэн дээр суугаад ном уншаад хичээлээд ч юм уу тийм байдаг. Тэгээд яг хайн харагдж байгаа би сүүлээ яг тод харуулъя. Байгаа шиг ингээд энэ бол нөгөө Ордон гэх юм уу Монголоор бол жижигхэн Ордон байдаг. Тэгээд яг замынхын үүдээс хасан бас нэг том Ордон байдаг. Тэгээд яг манай хотод яг энэ тэнд ингээд ийм шлосс самх Ордон маш олон байдаг алдартай. Тэгээд ер нь бол ингээд хэдэн зуун жилийн настай байдаг дандаа. Тэгээд би бас ингээд ишгээ орохдоо ер нь музей маягийн болгоцсон дотор нь бас орж үзэж болдог. Тэгээд үеийнхэн юмнууд бүр яг тийш чигээр байдаг айгуусан юм байна. Хаан хатан гэж байдаг байсан үеийн амьдрал тэгээд зүйлийг харах боломжтой. Тэгээ яг хэлж байгаа зүйл нь яг ингээд хуучныхаа түүх тусгалын байшингууд маш алдартай байдаг. Тэгээд хотын төвөөч гэсэндээ бүр дээр үеийн хэдэн зуун жилийн настай байлгууд одоо хүртэл хүмүүс дотор нь оршин суудаг байхгүй юу. Тэгээд тэд нь бүр Германых нь амар нэлээд өндөр таацтай байдаг. Тэгээд тэр ингээд засаа зэрэглэе гэдэг нөгөө амьдарч байгаа хүмүүс нь тэгээд байрныхаа нэг ингээд хотоосоо хотыносоо ч гэсэндээ ер нь ялцаад ингээд байгаа зүйлийг ингээд түүхэн тусгалж энэ хадгалж үлд яг гэсэн яг орчин болго шинжилдэг юм байлаа. Тэгээд энэ нөгөө бол Германы аль ч хотуудад ундаг дугуйгаар яг ундаг дугуйн тусгай зам хаасаагүй байдаг. Тэр нь айгүй гоё хөдөлгөөнд ингээд олцоод аюулгүй орчныг бүрдүүлж өгдөг. Хүүхдүүдийн тоглоомын талбай гэсэн ер нь бол хаасаагүй байдаг. Тэгээд тэнцэн ингээд элдв янзын юм зараад ахгүй яг хүүхдүүдэд хүүхдүүдийн тоглохын зориулсан байдаг. Онгоцон суугаад болсон шиг ингээд Европ одоо Герман дэстэн тэнгуут чи шингээний улс дэстэн гэсэн үг шүү дээ. Тэнгуутээ энэ бас шингээний хаа босод олсон лөө ингээд тусгаал нь виз авахгүйгээс хоших боломжтой. Тэр нь бүр айгүй их таалагддаг. Тэгээ би ч нэг Ирландд очиод бүгдээ олсон чинь зөвхөн Ирландд л визтэй. Тэгээ тэрнээс өөр хаашаа ч явчихлахгүй айгүй хэцүү мэлээ. Тэгээ энэ чинь Германы хурш зөндөө олон улс байгаа. Шингээний албаны зөндөө улс байгаа. Тэднээс бүгд нь хямд үнээр бас очих боломжтой. Ингээд билетээ ч гэсэн ер нь цагийн тааруулаад айтайхан захиалчих юм бол 19 евро мовроны 29 евроны билетүүд байдаг байхгүй. Тэр нь одоо Монгол мөнгөөр юу гэсэн би 100,000 орчим юм үү тийм хөө билетүүд байдаг. Герман дотор ч гэсэн одоо гараад жил болж байгаа юм бол Deutschland гэдэг Германд ярих билет гэдэг. Тэр нь ойрын одоо вагон автобус метро юу гэдгийг тэр бүгд сууж болдог. Худны галтаас бусдын сууж болдог. Тэгээд ер нь бол Германд яриа зөвхөн сарда нэг удаа 58 евро одоо онгороо 58 евро болцоо 2025 онд. Тэгээд тэрүүгээр хаасаагүй зорчих боломжтой байгаа. Мэдээж тэр нь бол оюутан хүмүүсд илүү хөнгөлөлтэй байдаг. Гэхдээ одоо ажил хийгээд эхэлсэн ачаа хүмүүс бол тэрний бас хамаагүй хэмнэлтэй байдаг. Тэгэхгүй болохоор ингээд одоо нэг ойрхон одоо өөрийнхөө мужид дотор би чинь Баад-Würтtemberg гэдэг мужид амьдардаг. Тэр мужид дотор нэг газраас нөгөө хотод явъя гэл нэгтлийн тикт нь бас дандаа 10 гэхээр чинь одоо ганц үдэст ингээд 30-40 евро өчөж байгаа учраас бүтэн цаашингаа 58 евро төлнө гэдэг бол нэлээд ашигтай байгаа. Би ч гэсэндээ өнгөрсөн 100 аав ээж хоёрыг ирээд тэгээд
2 сар энэ байлгахтан дандаа тэр билетийг авч гисэн. Өнгөрсөн жил болохоор 49 евро гэдэг арай хэмд байсан. Тэгээд хаасаагүй ийм ногоон байгууламж парк зөндөө байдаг болохоор ер нь замууд, удамжны замууд нь ч гэсэндээ засварлантай нөгөө хөгжлийн бэрхшээлтэй тэрэгтэй явах хүмүүс, ингээ хүүхдийн тэрэгтэй явах хүмүүс ч гэсэндээ амар боломж нь бүсцэн байдаг. Тийм учраас хүмүүс нь ч гэсэн айгүй спорт хийдэг, зөндөө их гүйдэг. Энд тэндийн паркт ирээд теннис тоглолтоо эсвэл нөгөө тоглоомын талбайг тавиад ч гэсэн тэгээд дандаа ширээний теннисний ширээнүүд байж байгаа учраас хүмүүс өөрсдөө гэрээсээ сохиулж бөмбөг авчиад тоглолдог ч юм уу тийм байдаг. Мэдээж бас сагсны шийд ч гэсэндээ хаасаагүй байгаа. Герман хэрхэн сурах вэ гэдэг видеоноос туссан шин ер нь хүн болго мэднэ энэ чинь нөгөө үнэгүй ихтэй сургуулийн боловсрол гэдгээр алдартай. Тэр нь юу вэ гэхээр жилдээ 2 удаа семестрийн төлбөр хураамж гэдэг төлөлтөд тэрэн дотор ингээд үнэнээ задлан тагцсан байдаг ч юм уу тийм байдаг. Тэгээд тэр нь бол 300 400 евротой байдаг. Гэхдээ одоо Бааден-Württemberg гэдэг миний амьдарч байгаа энэ мужид нь болохоор тийм байхгүй. Гадаад оюутнуудад болохоор Европын холбооноос бусад оны оюутнуудад болохоор нийлэн төлбөртэй болцсон байгаа 10 мянган евроны. Тийм учраас гэхдээ энэ мужаас бусад хотод Берлинд ч юм уу тэгээд очиж суух юм бол тэр нь яг хийвэрээ. Оюутан болчихсон бол оюутны хөнгөлт гэж зөндөө энд таасаагүй музей ямар тусгалт газар хаашаач юу н орыг гэсэн дандаа хөнгөлттэй үнээр ордог. Тэр нь зөвхөн Герман цоцооч биш, Европын бусад орн, Франц, Парис тийш явах ч гэсэндээ бүх зүйлийг хөнгөлттэй үнээр үздэг байгаа. Оюутныхаа үнэлгээг үзүүл. Тэгээд энэ улсаас тийм албан ёсны эрүүл мэндийн даатгал төлөөд байх юм бол одоо ер нь бол их зүйлийн цаанаас нь төлждөг. Би бас энд ажихтай хагалхаанд бас тэгээ хагалхаар бүгдийн эрүүл мэндийн даатгалаас төлждөг. Тэгээд нэг зүйл нь гэх юм бол шүдний имлэгт очих юм бол тэнцээ бол даатгалаас нь төлөхөө. Гэхдээ бас тусгаал нь шүдний тусгай даатгал гэдэг байдаг юм лээ. Тэгээд төлөх юм бол яг бүх хэмжлэгийн төлд юм шиг лээ. Яг зүгээр энгийн эрүүл мэндийн даатгалаас шүдний чулуу авах зүгээр үзлэг зургийг авах юм бэнтгийн зүй авах зүйлүүдийг бол бас үгүй л гэж болдог юм билээ. Эмэгтэйчүүд гэлтгүү ер нь дэлгүүр гисэх янз бүрийн гоё брендийг яг шууд дэлгүүрээс нь авахыг хүсдэг тийм хүмүүс бол энэ бас дэвааж гэж болно. Ингээд бүх брэндүүд байдаг. Тэгээд онлайнаар ч гэсэндээ шопинг хийхэд амууд гэл бүх вебсайтыг нь шууд албан ёсны вебсайтыг ингээд интернет браузерт оруулаад тэгээд лугаа хөвлөд захиалаад авчдаг. Хөвлөлт нь гэсэн айгүй хурдан байдаг. Black Friday ч юм уу. Тэгээд 100 сарын баяр болно. 101 хямрал зарлана. Тэгээд өвөл дууслаа гэдэг нэг хямрал. Тэгээд зуны сүүлгээд ер нь бол айрайхан айгүй хямралтай зарладаг. Тэгээ бас сүүлийн үед мод болоод байгаа vintage гэдэг тэнцээ бас яг диважингийн их орн гэх юм уу хаасаагүй vintage дэлгүүр байдаг. Хүн ер нь өөрийнхөө гадуур ингээд өөрийнхөө хүссэн ямыг өмсөөд хүссэн шивээсэл хүсүүсээ бодоод ихтэй юмтэй гоо хөмсөрөө бодноо нуурамаа бодноо ингээд чамайг ер нь ямар гажиг ховцолт ингээд нүүнээ бодол засал хийсэн ингээд чамайг ингээд хүмүүс юус ингээд гоочлаад ахгүй ингээд хүн яг өөрийнхөө хүснээрээ байж чаддаг яг өөрийнхөө илэрхийлэх боломж нь байдаг нь надад нэлээд их таалагддаг. Би ингээд Монголд ажаад яг хотоос ер нь исэн болоо гэхгүй юу. Гадуур ингээд хүмүүс явж ангууд чинь ингээд одоо жоохон илүү талцэнтэй ч юм уу тийм хүмүүс байж ингээд айгүй өөрийнхөө байруу хувцас өмссөн эсвэл эндээс ингээд хариун ч юм уу гараад ирсэн тгээ авч явах хүн ч юу ч хэлэхгүй. Тэр хүн өөртөө ингээд сэтгэл хангалуун өөрөө хүссэн ямаа өмсөд явж байгаа хүн ингээд хажуунаас нь юусэн ингээд элдэлээ хаяад байдгүй баггүй юу. Монголд бол миний мэдхийн санахын ингээд надад ч гэсэн гадуур явж байгаа хүмүүсийг таалдагчсэндээ ингээд амар ингээд ялангуяа ихтэй банднаа гэх юм амар их тустай илүү зүгтээ ингээд энийг хараад чи ийм байжээс мэдээж юм уу элдэг янзын юм ер нь л эхлээд бусдыгаа юм доош нь хийх дээлгэх ч юм уу тийм байдал нэлээд байдаг нь анзаардаг. Монгол тийм зүйл энэчээстэй байдаггүй. Тэр зөвхөн Герман гэлтгүү тэгээд амар олон улсын хүмүүс зөндөө байдаг. Зөвхөн Европ төдийгүй тий Азийн гэсэн янз янзын улсын Африкийн Египт ч юм уу бүх олон төрлийн хүмүүс байдаг. Тэгээд эднэстэй найзалдаг. Тэгээд миний найзууд нь хөвчлэн бас ер нь
international олон улсын хүмүүс байдаг. Тэднэртэй найзлахад бол ер нь илүү амал байдаг. Тэгээд гадуур явж байхад ер нь хаасаагүй дандаа янз янзын ивентүүд болж байдаг, хөгжмөн болж байдаг тий. Янз бүрийн кофе шоп, хооллын газар гэл байнга шинээр нэг зүйл нэгдэждэг. Тийм учраас ер нь бол аймаг ингээд хүн ингээл өс чин зав байх юм бол ингээл гараад хийх зүйл бол зөндөө байдаг. Чөлөө цагаан өнгөрөх газар зөндөө байдаг. Тэгээд ийм олон орны хүн байдаг. Тэгээд элдв янзын зүйл зөндөө байдаг. Одоо залуу хүмүүс ч гэсэндээ гарч байх газар зөндөө байдаг. Тийм хэрнээ одоо хүн амын тоо ч гэсэн их гэсэн үг шүү дээ. Тийм байж ингээд айгүй аюулх уу гэдгээр яг нь албатай. Шөнө оройд ер нь ингээд явж байхад айгаад байх зүйл байдгүй. Яанаа ингэж болов тэгч болов гэхгүй. Монгол бол ингээд шөнө орой ганцаараа ялангуяа алхаж малхаж явах юм бол бөө айдас шүү дээ. Ингээд хүмүүс ингээл амар араас дагаж мангаад ч юм уу эсвэл машинтай хүмүүс суучих гэдэг. Айгүй хэцүү байдаг. Өдрийн цагаар ч гэсэндээ явж байгаад ер нь эвгүй гадаад байдаг шүү дээ. Энд мэдээд бас годомжны хүмүүс гээд байдаг ч гэсэндээ тэднэр мөн байхгүй. Гэхдээ яг сүүлийн үед одоо нөө машинтай хүмүүстэй ажиллаад эсвэл зүгээр явж байгаа хүн батглаад байгаа тэднэр дандаа юу лалын шашинтай хүмүүс. Тэгээд тэд нарыг нөгөө нэг хамгийн анх одоо нэлээдэн сарын өмнө нэг хүүхдийг тэр нэг хүн батглаад тэрнээс нь болоод нөгөө нэг сая сонгуул Монголыг буу юм болоод тэд нарыг ер нь Германаас гаргах бодлого явуулаад тэгээд дахиад нахаа өгсөн чинь тэд нь дахиад эсвүүцэл гаргаад дахиад нэлээд гаргасан. Тэгээд статус үнэхээр аюулгүй. Тэгээ бас яг хаана амьдарч байгаагаас шалтгаалдаг гэх юм яг ингээд германчуудын дийлэнх байдаг тийм хотод амьдрах юм бол үнэхээр аюулгүй байдаг шүү. Энд бас ирээд нэг одоо гайхсан гэх юм уу юм Крантныхаа усаа шууд дууж болдог. Тийм Монголоос болохоор яг Крантны усаа шууд дуудаггүй шүү дээ. Зүгээр Крантнасаа ус буцалгаад дуудаг ч гэсэндээ шууд дуудахгүй. Энд чинь болохоор шууд ингээд хүүтөөсөн гажуулж байгаа шууд дуучдаг. Тэгээд ер нь бол Крантны ус нь аюулгүй зэвэр. Тэгээд Европын гэхдээ бүх орнууд бол тийм биш юм лээ. Би Франц руу, Парис руу аялаад тэгээд адилхан юм ах гэж бодоод эндээснээс шууд Крантнаас нь усаад ам цангаад дуусан чинь амар шигтэй амттай байсан. Тэгээд би Google-д ууж болтгоо гэсэн чинь болтгоо гэсэн байсан. Тийм болохоор ер нь ууж усаас хамаадаг юм лээ. Тэгээд байнга хийхээс одоо Францад амьдвал байнга юм савлаастай ус цэвэр ус авч ирэн гэхээс чинь нэлээд мөнгө орж байгаа байхгүй. Тэгээд Германд бол юм ахгүй шүү. Крантнасаа угаад мөнгө нь чимэлтэй. Амтан ч гэсэн зүгээр. Нэг сүүлийн сайн тал гэх юм бол одоо Герман чинь шар айрны их орон. Хүмүүс нь өдөөшчөнгөө гэрээнд нугасаа пи байж байгаа юм алкогольны төрлийн архины төрлийн байнга байж байгаа вино битүү. Тэгээ ялангуяа пи бол тэгээ эрэгтэйчүүд нь өдөөс бараг усууж байгаа юм шиг өдөөжөнгөө ууж муждаг өдөр хэдэн цаг шамаагүй ууж байдаг. Тэгээ бүр тусгаалan шар айрны фестивалууд баярууд гэж байдаг. Тэмцээний одоо Октябрь фестивал гэдэг 10 сард болдог. Тэгээд Frühlings фестивал гэдэг 3-4 сард болдог. Тийм баярууд болдог. Тэмцээний хүмүүсийг үндэснийхээ хувцас өмсөл 500 юм хагас литрийн хэмжээтэй юм бүр ингээд савн тэгээд пивнодоо уудаг. Бүр ингээд 7 хит хөдөн хамаагүй хэдэн цаг нь хамаагүй үзий хараад нэг зүгээр тэр фестивал болж байгаа баяр болж байгаа газар ч гол битүү согтоо хүмүүс. Тэгээ пивн бод нилийн пивнод нь нэлээд олон төлцөө хэдэн төл гэж бодож байна. Судалгаа баримтаа гэх юм бол 5500-аас дээш төрлийн пив Германд байдаг гэдэг юм байлаа. Тийм учраас пивн дуртай хүмүүс энэ дээр бол жаагалтай л ах. Өдөр болгон баг шинэ пив туршиж үзээд тэгээд тэр нэг бүр хэзээ ч дуусгаагүй хичнээн жил. 10 гаруй жил болсон шээ. Тийм ээ. Одоо нэг миний талхаад орчиж байгаа санджаа юм чухал сайн талууд гэвэл тийм ээ. Одоо
энэ амьдрахын сул тал гэдгээс нь дуустаж өгье. Одоо яг өөрийн амьдралын туршлагаас одоо би жолооныг хүсэж байгаа байхгүй. Ер нь бол Монгол жолооны үнэлэхдээ тэрийг омших альбом хийж эмчээ хүчин төгөлөх болох гээд тэгээд одоо тэгтээ бас шалгалтууд энэ бүгдийг нөх хөстэй. Тэгээд жолооны дадлагт явах хөстэй. Тэгээд тэгж байгаа тулдаа энэ арай гайгүй заяа. Тэгтээ ингээд ямар ч жолооны үнэлэхгүй эмчээ бүгд ингэ шинээр хийх юм бол ер нь 4,000 евро хүсдэг болцсон. Тэгээд евро 4,000 төгрөг гэж бодох юм бол чи баг 16 сая төгрөгөөр зөвхөн ингээд жолооны үнэлэх авчин гэж боддоо. Бүр үнэхээр аимшигтай. Тийм учраас энэ бүр аимшигтай гэдэг германчууд нь ч мэддэг учраас ер нь энд байгаа герман хүмүүс болон гадаад хүмүүс ингээд ойрхон Европын холбооны ямар үсэн дээр Польш ч юм уу тэнцээ очиж дандаа жолооны үнэлгээ хийх юм илбэг болсон гэж хэлээ. Сүүлийн тэнцээ хамаагүй юм байдаг учраас. Тийм байна. Тэр үнэтэй тэгээд дээрэс нь татвар амар үнэтэй. Ер нь тэгээд татварын ингээд зэрэглэл байдаг байхгүй юу? Ингээд ямар албан улсад ажиллаж байна уу, хувиар ажиллаж байна уу? Тэгээд гэлсэн үгүй юу, хэдэн хүүхдэд гэдгээс нь хамаарат тэгээд ер нь бол ерөнхийдөө бол 40% цалингаа чиний олохыг чинь 40%-ийг зүгээр татварт авдаг заа юу. Тэр нь бол үнэхээр аимшигтай. Гэтээ яадаг их юм л татварын мөнгөөр үнэхээр яг хэрэгтэй юм улсдаа хийдэг үү, аз тэгтээ хийдэг үү гэж хийдгэлтэй тэгтэл бодлоо. Тийм учраас ер нь бол би бас ингэ судлаад үзсэн чинь бүтэн цагийн ажлаас илүү ер нь баг хагас цагийн ажиллаа хийх юм бол ингээд тэрнийх нь хагас цагийн ажилнаас авах татварын хэмжээ нь бага учраас тэгээд яг газ дээрээ авч байгаа мөнгө нь л баг адилхан. Тэгээд өнөөдөр жишээлбэл айгүй сайхан цангаастай байна гэж байгаа. Энэ жил болсон ер нь бол нэлээд ойртож эхэлсэн. Одоо ингээд 6 сарын дунд болж байгаа чинь тий. Тэгж чинь ингээд гоё юм болж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол Германы цаг гэвэл ингээд нэг өдөр 4 улирлыг үзүүлнэ. Тэгтээ яг 365 бүтэн жилээр аваад үзэх юм бол ер нь 3/1 нь яг ингээд дажгүй гайгүй цагаастай. Тэгээ үлдсэн 200 хэдэн үзэн 260 ч юм уу. Тэгээ тэр үзүүд нь болохоор ингээд бүрхэг бүүзэг бороотой онцгүй байдаг. Тийм учраас өвөл ер нь үзэхгүй айгүй уддаг. Тийм учраас хүмүүс ер нь өвлийн стресс, гуниглал гэдэг өвчнөд үүсдэг. Тэгээд хүмүүстэй бүгдэнд нь B витамин, D витамин уухыг зөвлөдөг. Хүмүүс айгүй өвлийн цагаас сэтгэл готрол одоо би өсөлөө очижсэн тэнд нь. Тэгээд айгүй гоё юм чинь юу байгаа гэдэг ааштай юм комплекттэй тэг янз янзын богонтэй гэд байгаа. Гэвч одоо Deutsche Bahn гэдэг одоо энэ Германы зам тээврийн компанийн богонууд амар гоцролтой. Ойрхон гоцролтой. Өслийн цүг саацсан учраас одоо хамт ажиллах хүний гэмт ингээ өвчтэй очсон учраас эсвэл яасан учраас зам засуулж байгаа учраас гэд байнгын гоцролтой юм хэцүү. Ингээд одоо нэг газраас нэг газар явах гээд ингээд богоноос солилцох суух хэрэгтэй. Тэгээд тэрнийх нь минут нь ер нь 10,000 минут байх юм л цаа тэрийг ер нь амд сухгыг бодсон. Тэгээд дараагийн төлөвлөгөөгөө хайжсан. Тэгээд доолоо ич ер нь 30 минутын зайтаагаар дамжиж суугаа төлөвлөж явах бол ер нь бол айгүй хэцүү шүү. Тэгээд эн чинь тэгээд одоо хөш оноо зугаа ингээд залгаастай явна штэ. Германасаа одоо Швейцар руу явдаг ч юм уу, Австри руу чи хаашаа бол хаашаа явдаг вагонууд байгаа боловстой явдаг. Тэгэнгүүт чинь одоо ялангуяа Швейцар бол айгүй тийм цагаа яс байдаг улс гэж бодсон чинь Германаас орж дамжиж иж байгаа вагон хоцростой учраас тэмцээний хоцрос шиж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэдний тайлбарч Германы талаас хоцорсон учраас шүү гэж хэлээ гэдэг. Өнөөдөр сайн талтай нэг хэлчихсэн юм германчууд нь айгүй цаг байдаг шүү. Герман үнтэй цаг тавуулсан ялангуяа чухал уулзалт тий ажлын журмаас ч юм уу бүр найзуудтайгаа уулзах тусал манай найз байнгын цагтаа байдаг баг байнгын 5 минутын өмнө нэрдэг айгүй хэцүү. Тийм учраас энэ дэрэд одоо цаг байх гэдэг юм судаа гэж боддог боловч яг судааг бол та би энэ л ажилдаа гоцож очиж. Ингээд татварын татвар авдаг гэсэн шүү дээ. Тэгээд тийм шиг ингээд банк санхүүгийн талтай гэх юм бол банкны хадгалал нь одоо банк нь мөнгө хадгалуулах гэх юм бол чам баг
хүү гэж аваад тахын байхгүй заяа. Бараг ингээ хадгалж өгсөн нэг хэдхэн хоёрын 5 үсэл за бараг 5 тавьцаа хүүтэй хийнэ. Тэгээд хадгаламжаа хаах гингүүт нөгөө чинь хадгаламж хадгалж өгсний чинь татвар гэдэг татвар авчин заяа. Тэгэхээр бараг дүндээ зүгээр нэг данс нэгээд хадгалсан дээр байдаг шүү. Гэтэ нэрээс нэг юм гэх юм бол Revolut гэдэг одоо нэг Lato улсын билүү нэг юм банк, онлайн банкны аппликейшн байдаг юм лээ. Тэрэн дээр очиод ингээд чи өөрөө хадгаламжийн данс гээд тэнцэнэ ер нь өдөрт нэг гүйлгэх юм заавал хугацаа зааж өгöd тахгүй чи тэнцэнэ мөнгө гээл зүгээр маргааш нь тэр өдөртөө хэдхэн цагийн дараа гаргаад аваад тэгэхэд ч гэсэндээ ер нь хүүхч нь бодогдоод байдаг. Мэдээж их мөнгө байх тусмаа удаан хугацаанд тууштай байх тусмаа хүн их бодно. Гэхдээ ер нь бол амар тийм флексибл, уян хатан нөхцөлтэй байнгын оруулаад гаргаад мөнгө оруулж гаргаад байх боломжтой. Тэгсэндээ хүүг нь бодож өгд юм байна. Тийм учраас зээл авах гэсэндээ ер нь зээлийн хүү баг гэсэн үг. Би чинь одоо сургуулийн дээр суусан хэрнээ Герман найз гэх юм бол хэцүүдийн нэг найзтай нэг авал айгуу сайн найзтай. Тэгээд бус нь яг ер нь бол найз хамт суужсэн ч юм хамт хийжсэн байгаа. Гэхдээ ингээд амар гоё дотн найз болох гэх надад ганцлаагаа заяа. Тэгээд энэ Герман хүмүүстэй найз болоход юм хэцүү байдаг. Тийм учраас энэ олон улсын найзтай монголчууд найзтайгаа байдаг. Тийм ер нь яадаг гэх юм бол германчууд чинь ер нь Европын улсуудын хүмүүс гэх юм уу их тийм хүйтэн үнди талтай гэж хүн болгоо хэлдэг шүү дээ. Тэр нь бол ер нь бол үнэн л санагддаг. Яг нь бол яг өөрөө өөртөө болохыг гэсэн өөрөө хандлагыг авъя гэсэн. Тэгээд энэ ч угаасаа 18 хүрэнгүүт нь ер нь хүүхдүүдийг ингээл хөөгд гарах юмчаасаа ер нь бол ингээд одоо ер нь хүн болгоомж өөртөө за би 10 хүслээ би энэ гэрээс явах хэвээр одоо би ингэ суугасрын гэрээс гаш нүү гэдэг. Мэдээж манай монголчууд шиг Азиуч шиг ингээд гэр бүлсэг хүмүүс айлууд мессеж байдаг л та тэдний гэхдээ хөвчлэн дандаа ингээд олон улсын германчууд нь өөр хүнтэй гэлсэн ч юм уу тийм байдаг. Тийм ер нь бол өөрөө өөртөө айгүй хичээдэг хүнд амьдлаа туухгүй гэдэг тийм хүмүүс байдаг шүү. Тийм нэг айгүй нүгэнэлтэй айгүй сүхий сайн уу гэмэлдэг ч гэсэндээ яг цагаатлах юм бол яг өөрөө өөртөө л гэдэг. Тэгээд тэр энэ германчуудын хошин шогийн мэдрэмж бол бас өөр төвшөнтэй өөр левел. Тэгээд би герман гоннуудыг ингээд сонсоод ингээд инээд төртгөө ямар балаа юм яриад байгаа юм бэ гэж боддог. Тэгээд эдгээр ч гэсэн өөрсдөө очсон Европт яараа хошин шогийн мэдрэмж маш муутай хүмүүс гэдгийг мэддэг. Гадаад улсууд ч гэсэндээ германчууд хошин шогийн талтай явдаг уу гэдгийг бол мэддэг баг шүү. Одоо нэг айгу том сул тал нь гэх юм бол одоо бидний шиг юм гадаад нөхдүүд одоо Аусланд биход гэдэг гадаад иргэн харьяацсан юм дээр газар байнга очиж одоо юу хийж байгаасаа хамаарат аффарист бол тэгээд чинь 1 жилийн хугацаатай гэрээд учраас 1 жилийн хугацаатай. Тэгээд дараа нь сайн дур ажил юм бол 1 жилийн хугацаатай. Тэгээд жил болгон одоо тийшээ очиж визээ сумбалдаг ажилтай байгаа. Тэнгуут чинь аимшигтай хүн цусtaltaй айгүй удаан үргэлжилдэг. Гэхдээ миний анх очисон хот бол аюу дайчгүй байсан. Тэгэхээр хотоос л бас хамаадаг болж таарж байгаа. Гэхдээ яг ингээд Штутгарт ч юм уу хүн их амьдардаг газрууд бол үнэхээр хэцүү юм шиг үлээ. Тэгээ хүн их амьдардаг гадаадууд их байдаг газар үнэхээр хэцүү юм шиг үлээ. Би тэгээд одоо Штутгартаас нүгээд одоо ирсэн байгаа хот маань ч гэсэн айгүй дайчгүй үнэхээр гоё түгэн шуухай ажилтдаг. Та настаа баярлалаа. Ямар ч ажил амжуулъя гэсэн ингээд бүх зүйлийг ингээд цаасаар имэйл шуудан гэсэн өдөр болгоо 7 хоног болгон ер нь шуудан орох ажилтай байж тээ. Тэгээд миний гэс одоо бичиг баримт ингээ хайж болохгүй хизээ нэгээс заавал хийдэг болдог ийм их шүүгээ дөрөн хайцад дөрөн бичиж заас хэвчээ. Хаяа ажиллахгүй. Би заавал байлгах хэрэгтэй. Айгуу хэцүү. Тэгээд хоёр ямаг алдаагүй. Тэгээ айл болох угаасаа юм шуудан хайцагтай. Бас нэг том хэцүү зүйл мэдээж герман хэл байгаа байхгүй юу? Герман хэл Deutsche Sprache. Энэ хэл чинь бүр одоо хятад хэлийг заas тооцвол хамгийн хэцүү хэл заяа. Тэгээд
одоо англи хэлээр зөвхөн D гэдэг ганцхан ухтал баг чинь нэ. There, das, die. Тэгээд нөгөөх нь тийм ялгалаараа хувираа тавиад авчдаг. Тэгээд нэг үг ангууд нөгөөхнийх нь урдлынх нь ухтуус эд үгүй, эм үгүй, саарна үгүйстэй үг юм гэдгийг заавал мэдэх ёстой. Тэгэхгүй бол тэр өгүүлбэрийг алдаагүй яриулан бичих ярих боломжгүй болчих жоох. Тэгэд аимшигтай хатуу дуудлагатай сонин уст үгнүүдтэй тэгээд юу нь бол хэцүү шүү гэж. Би ч одоо ирээд 5 жил болж байна л та. Тэгтээ одоо нэг 2 сар нэрээ хэлний курс суусан байгаа байхгүй. Ярингууд ингээ хүмүүстэй яриад ойлголцож байгаа хүмүүс нь чи стаг аминсан гэрмэ хэлтэй юм гинүүд би ингээд зөвхнийхээ уухт ингээд яг ингээд өөртөө ингээд амин 100% сэтгэл хангалуун биш байгаа байхгүй юу. Би юм сайжруулах гэдэг хичээд гэлтэй. Би яг нэг юм C1-ийн төвшөнд хүрсэн ингээд гэсэн яг их хилчгэн болоогүй нэг юм гацалтын төвшөнд очивол тэргээ сайжруулах гэж байгаа. Тэгтээ юу нь бол 5 байтугай 10 жил очиод гэрмэ хэлээ ингээд олигтой яаж чадахгүй, ойр зүрийн юм ажуулгатай яаж чадахгүй хүмүүс байдаг. Тийм учраас ер нь бол хүн болгон л хэлдэг л дээ. Ийм яваг яаны хүмүүс гадаадын улс даяар дэлхийд даяар хүмүүс хэлдэг юм аялал хэцүү шүү. Тиймээс энэ л надад тэгээ Монголоос нэг сандаг явна гэх юм бол одоо мэдээч хоолой махнууд нь угаацсан байдаг юм уу яадгийн амтгүй биомахын авлаа гайгүй. Тэрнээс гайгууг навыг бол туурх дэлгүүр оош махам. Чөлөө цагаа өнгөрүүлдэг. Чөлөө цагны гэлтээр одоо Монголоос сандаг юм гэвэл би караокег айгүйх сандгаа. Мэдээж энэ чинь Монголд байхгүй тийм байдаг караокенууд нь айгуу сайн олон нийтийн. Дандаа паблик. Нэг газар орол зүгээр хүмүүстэй хамт танихгүй хүмүүстэй хамт өөрөөсөө шийнэс. Өөрөө таньдаг хүмүүстэй шин сууж байгаа. Гэхдээ тэнд ингээд зөндөө олон ширээ байгаа, таних хүмүүс байгаа. Тэгсэн чинь тэдний өмнө дуулах хэрэгтэй. Тэгээ наад мачи салгаа хүмүүс чинь тэгээд хичээд дуулж чадахгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Гэхдээ бас ингээд за яхав дуулчих гэдэг юм уу чинь зөндөө олон хүмүүс ингээд хүлээх хэрэгтэй. Гэхдээ Аз бол чинь нэг хідэн хятад караокены газар байдаг юм билий би Штутгарт олсон. Тинчээ бол яхав интернетээс бас дуугаа хайгаад болт юм лээ. Гэхдээ мэдээч Монгол эдгээс хязгаарлагдмал тийм учраас Монголд 30 сайхан караокетноо гэж бодож байгаа. Одоо нэг сул тал гэх юм уу анхааруулмаар байгаа зүйл нь ер нь бол хүн ам ихтэй олон улсын хүн байгаа учраас скам худал одоо заллингийн талаарх тийм зүйлүүд бол зөндөө байдаг шүү. Яа дүүгээ гэсэн чинь одоо наадуу ингээд би хаач гайгүй манай найз өдөрт хідэн 10 удаа залхагдсан. Наадуу бүр нэг хаяа хідэн саасаа нэг удаа ингээд шал танихгүй дугаар ингээд шал танихгүй таньдаг л та ингээд зүгээр энэчээс чинь дуудлага ихээр нөгөө айл улсаас гэдэг нь гарч идэг. Гэсэн чинь надад чинь Польш мош гэсэн улсаас ингээд ямар ч таньж мэдэх хүн байхгүй улсаас залхаж малгаад би энэ Польшоос худалдаа авалт хийгээг баг чинь Польш дугаараас залхаж малгаад би тэгээд мэдээж тэрийн скам гэдгийг мэдээд авдаг байхгүй юу. Авал ингээд ямар нэгэн мэдээлэл алдах аюултай. Сайт маяг ингээд хүмүүсийн сайн мэдхгүй тэгээд заллан гихч хэцүү. Гэхдээ ер нь одоо Google Maps гэдэг энэ чинь байгаа энэ ч айгүйх ашиглана шүү дээ. Тэгмүүд энэ чинь reviews гэдэг байдаг хүмүүсийн сэтгэл үлддэг нэг газар үйлчлүүлээд тэнцэнэ ямар хөө байсныг нь одоо хэлдэг. Өөрийнхөө сэтгэл өөрснөө хэл таалагдсан үйлчлэг нь ямар байсан гэдгийг хоолны газар ч юм уу тэгээд бас сургуулийн төв янз бүрийн газар үйлчлүүлэлтэй өөрсдийнхөө сэтгэлийг бичдэг. Тэрэн дээр яасан нэг гэсэн чинь би одоо жил юм уу 2 жил юм баха. Одоо өөрийнхөө хичээхаа хүүхдийг нааш нь хэлний сургуульд тавьчихад гэмэлний сургуульд тавьчихад тэгээд Штутгарт тайгаад ямар ингээд айгүй хувийн уг нь үнэтэй байгаа хгүй юу. Тэг яг өөрийнхөө сургууль ингээд биетэй би сургууль байдаг заяа. Би сургуультай нь очижсэн. Тэгээ тийм сургуультай нь яриад эхлээд одоо ингээд танаа сургууль бүтгүүл гэсэн маа манайд ингээд одоо Монголтай гамаа. Тэгээд ингээд виз мэдүүлэх гэсэн юм аа. Ингээд танаад гэрээ танаа сургуулийн ирээд сууя бүтэн жилээр нь суу юм уу гэдэг заяа. Нэгээс бараг нэг суун ингээд тэгээд окей нөгөөд ч мэдээж бүтэн жилээр амар дуустай амар их мөнгө олно гэсэн үг шүү дээ.
Тэгээд за тгиймгээд ихэнгээ бүр байнга холбоо бариад өө визэнтэй туслах зүйл яана бид нар тустай туслах ингээл хэвээр баг хамаг юм бэлдэж өгөх нь холбоо заяа ингээд захиамаа хань бичиж өгье ингээд элчэндээ яалах таахта ингээд гэл амар бэлтэж мэлтэн нөхдүүд болгоол айгуу чухал ягаал бид тэгэл мөнгөө шилжүүлээл тэгэл хэднийхээс ч гэсэндээ бичиг өгвөл тэгээ бид тэгэхэд мөнгөө шилжүүлэх гэнээрээ байсан юм. Жохон утсан чинь оо та нар яасан гэлээ баг өдөр алган шахуу холбогдол яасан мөнгөө шилжүүлэх цаа юу болчихсон гэл амар чухал ингээл холбоотой байсан чинь мөнгөө шилжүүлээл бид яг визэндээ ороод визэнд татгалцчихдаг байхгүй манай дуу 18 хүрээ гэсэн. Тэгсэн чинь визэнд татгалзаад тэгээ нөгөө газарлуугаа холбоо бариад өө визэнд татгалцсан байна гэсэн чинь сүстэй амар удчих шарив маяг бариад тэгээд арай гэж нэг юм юу яа дав заалтын маалтыг гэж мэгээд тэгээд тэр нь шудлаа болгоо тэгээд за ер нь манай дүүс чадахгүй юм шиг байна гэд мөнгөө буцаагаад сургалтаа төлсөн төлбөр буцааж авъя гэх. Тэгээд эднээс чи өөрсдөө ч гэсэн мэдээж одоо сервис фи гэдэг үйлчлэгийн төлбөр гэдэг бас хэдэн 100 илүү 100 хэдэн евро ч илүү өөрсдөө төлбөрөөс авч үлдэнэ гэж байгаа байхгүй. Тэгээд тэрийг аваад үлдээ. Тэгээд үлдсэн мөнгө авъя гэсэн чинь тагийн таг. Тэгээд би бас сугаалт амжчихсан чинь яг та тэр нөгөө холбоо бариад тантай ингэ ядсан үнтэй ягаад тэр хүмүүс маань энэ байхгүй байгаа юу ятсан байгаа. Төсцөн нэлэх хөвгтэй гэстэй сууж байгаа юм болж байгаа гээд. Тэгээд байхгүй учраас бид нэг яаж чадахгүй. Биднээс ихтэй холбоо барьж өгье юм уу гэх. Тэгээд сугаалтаа очихоор туслах хүн байхгүй. Тэгээд нөгөө хүн руугаа холбоо хийжсэн мэйл амжижээд WhatsApp амжижээд залхаа туцаахгүй таг. Тэгээд мэйл хийчээд бүр хэдэн цаг болоо таг. Хэдэн сар таг заяа. Тэгээд боём болоод одоо ингэ шүүх цагдаад өгнө. Бөө юм болж баг жил олныхан дараа мөнгө авсан гэж бодож байгаа. Тэгээд тэдний Google review дээр очсон. Бүгд ингэ одоо хамгийн дээд нь 5 оноо гэж байдаг ч тийм 5 одтэй. Тэрэн дээр нь яасан ч 5 од бодтой баг заяа 4.8 одтой. Тэг хүмүүс сэтгэлийн нүсэн дандаа сайхан сэтгэлтэй байсан аахгүй. Тэгээ би угаас сонгоод байгаа даа гэдэг итгээд өгсөн. Тэгээ би дараа нь мөнгө авахаасаа өмнө бүр ингээд амар утсан өстой өмнө ингээд байн өдөр алхах холбоосон чинь мөнгө буцааж авах болсон чинь ингээд хэдэн цагаа таг алга болсон юм. Тэгээд миний сэтгэл битсэн чинь тэдний цаанаас нь Google-тэй холбоо бариад таны ингээд худлаа мэдүүлэх хүсэн гэж цаанаас нь устгах хүсэл гаргасан ингээд устгахчул яах вэ амар. Тэгээд гисэн чинь би яг хаалтан өдөр алхах шалгаад байсан чинь яг хүмүүс ингээд инстаа амар хүн цусtalтай худлаа яасан би нэг төвшнөөс солиулах гэсэн чинь надаа өөр төвшнөө суулт олж өгөхгүй алга болсон гэд. Тэгээд байсан чинь тийм сэтгэлүүд нь шууд тусгуулаад байсан нэлээ сөрөг сэтгэлүүдийн. Тэгээ бас нэг язаагаар яасан гэсэн чинь би энэ хотод нүүж ирээд нэг фитнест очих гээд айгүй гоё сауна онтэй. Тэгээ амар гоё фитнесээс ахгүй юу? Амар гоё курстэй, пилатестэй гэл. Тэгэл тэндээ нь очивол тий чинь сарын 69 евро 90 цент гэсэн байсан бас үнэтэй. Тэгээ тийшээ очиод пробо чейн ингээд нэг удаа бэлтгэл хийж үзэж болно гэдэг. Тэгээ хамаг хуцамцаа удсан чинь намайг зүгээр бэлтгэл хийлгүй нэг зүгээр та юмнууд энэ ч тавьчих гэсэн нэг хүн намайг тойруулж үзүүлчихэд гэсэн. Дараа нэг хүн дээр нэг хэрэгтэй дээр аваач заяа. Фитнестэй амар бодлоготой. Би ингээд эмгтэй хүн очингууд намайг эмгтэй хүнтэй уулзаж ярилцлаа заяа. Тэгээд ингээд манай эмгтэй найз маш чинь шууд эмгтэй хүнтэй ярилцлаа. Бодлоготой зөвөн байгаа байхгүй юу? Тэгээ намайг яриулаад гэсэн чинь нөгөө ч өстөө юун тэр 69 яваа 90 цент тэрэндээ нэмээд саун ашиглуул тэгээд нэг курсыг л ашиглахад нэмэлт хэдэн евро. Дахиад өөр курс сууж нэвэл дахиад хэдэн евро нэмэлтэд бүр намайг 100 евро төлөвлөхний бүр аимшигтэй заа. Тэгээ би өстөө та нар ингэж бодоогүй танай вебсайт дээр чинь 69 евро тэгээд 2 жилээр гэвэл 50-аас 90 гэдэг гэсэн би тийм л мөнгө саадаа төлж чадна гэсэн. Тэгсэн за яах вэ тэгвэл 70 евро болох юм бол баг 8 цаад ам байшин. Тэгвэл 70 евро төлөөд бүх үйлчлэгийг ав
болж гэж өөдөөс намайг бүр тэр окей би яг нэг 50 сая ирүүл ямаар энэ бүх юм аваад гэсэн чинь өөртөө тэгвэл тийм байхгүй. Би бол шок. Би бол тэнцээс явахын тус. Тэгэл би за би явлаа гэсэн ч бүр баяртай чахгүй заашгүй босоо явцдгийн солиотой газар. Тэгээд тэдний юу би бас ингээд Google Maps дээр очихоос өмнө үзсэн. Бас 5 модтайсэн. Тэгээд би дараа нь бас тэнцээс гачаад болсон явдлаа бичээд надад таатаглаггүй малгтаагүй яг вебсайтн дээр байсан шиг үнэн худлаа юм байлаа шүү гэдгийгсэн чи бас миний сэтгэлийг санал уншдагуулчул яг аимшигтэй. Тэгээ хаяа нэг яг тэрнээ нь бол герман хүмүүс биш л тэгээ хаяа нэг зүгээр ингээд намайг өмнө ингээд Штутгарт байж байгаа Кёнигштрассе энэ явангууд хотын төвийн гудамж нахгүй. Тэнгуй явангууд нэг турк ч юм уу араб ч юм уу нөхдөө тэнхтээд өдөөс ни хаа гэд. Тэр нь бол зөвхөн герман гэлтгөө олон улс даяар авсаал гэсэндээ дийдэг гэсэн л дээ. Тэгээд Аз хүн байхаараа хятад гэж боддог. Жохон тархины тугаалтай. Тэгээ олон улсын юуны мэдлэггүйгээ мэдээсөө хүнийг ингээд ээлдэг асууж болох шүү дээ. Чи хаанаас байсан юм байхгүй. Өдөөс ни хаа гэд. Амаас бүгд байсан. Тэгээ жохон айс өнгөө жохон ялгуулах гад байгаа юм шиг. Тийм нөхдүүд нь өөстөө герман биш нөхдүүд нь заяа. Тэгээд гэхдээ ер нь бол яг ажилд орно. Одоо тэгээд байр сав хайна гэж ч юм бол амар том ажиллахгүй нүүдсэн гэдэг чинь байр олох аюу хэцүү. Тэнгүүт дандаа ингээд одоо бүх материалуудаа бэлдээд өгсөн биднээс шүү нөхдөө байх чинь зүгээр хагас өтөө гачин материалтай орлогоош нотолж чадахгүй герман хүнийг илүү үзээд авчдаг ч юм уу. Тэгэхээр нэг жижигэн мини айс өнгөний ялгуулах үзлүүд бол байгаа л гэдэг. Хамгийн сүүлийн чухал зүйл нь одоо гэрээсээ холштэй. Монголоос аягүй хол. Тэгээд энэ нөхдөө чинь амар гоё ингээд хамт сууж мөсдөг ах чинь элдв янзын сайн уу ажил юм уу хийдэг. Хаад нөхдөөд чинь нэлээ амралт болгоод гэрлүүгээ явлаа. Аав ээж руугаа явлаа гэж яваад өгдөг нэг ганц хайсаа нисдэг. Зарим нь болохоор германчууд нь болохоор эдгийн цаг богоноор явчихдаг ч юм уу. Айгуу гоё тэгэл гэрийнхэн нээж уулздаг. Тэгсэн яасан би ганцаараа хүмүүс ингэ дандаа шинэ хүнтэй шинэ ажилд орох болгонд ч юм уу. Дандаа хүмүүссэн. Гэрийнхэнтэйгээ байдгүй. Хин ч юм байдیں۔ Хинтэйгээ хамт байна гэдэг юм бич. Ганцаараа. Гав ганцаараа юу гэдэг. Ихчнээ чи ах トゥ нас ч байхгүй. Бүгд Монгол. Тэгтэн. Чистэ зөвхтэй мундаг юм аа. Тэгээ Монголыгаа болдог бол ингээл амралт болох нөө бас эднээсөө явмаар л гэдэг л та. Тэнгүүд чинь онгоцны билет ямар үнэтэй гэж байгаа. Тэгээд шинэ олон цагаа нисдэгээ мэднэ. За. Гэхдээ ингээл засан зарлага байгаа. Болохоор бас Монгол ямар байдаг вэ тий? Тэгэж хадгалцдгийн да. Тэгээд энэ чи ямарсан хүнс нийтлэлтэй гэх юм бол нэг том зөрүү байхгүй юм да. За би дараагийн бичлэгээрээ санхүүгийн талаар герман амьдрах зардал ямар байдаг талаар юм байд онцлогчны талаар ч юм уу яаж ч үгүй тэгээд бичлэгтэй хамт байсан. Баярлалаа. Баяртай.